Есүс тэдэнд айлдан "Үнэнээр би та нарт хэлье. Энд зогсогчдын зарим нь Бурхны хаанчлал сүр хүчтэй эрхийг үзэх хүртлээр үхлийг амсахгүй" гэв. Зургаан өдрийн дараа Петр, Яаков, Иохан нарыг Есүс дагуулan хэдүүлэхнээ өндөр ууланд гарчээ. Тэр тэдний өмнө хувирв. Хувцсан, цацарсан цав цагаан болжээ. Энэ дэлхийн ямар ч цайруулагч түүн шиг цагааруулж чадахгүй. Есүстэй ярилцаж байгаа Елия, Мосе нар тэдэнд үзэгдлээ. Петр Есүст "Багшаа, энд байгаа маань бидэнд сайн байна. Бид 3 цацар барьж өгье. Нэгийг нь танд, нэгийг нь Елиад, нэгийг нь Мосед" гэв. Учир нь тэд айдаст автсан тул тэр юу гэж хэлэхээч мэдэхгүй байлаа. Гэтэл үүл гарч тэднийг бүрхэн авахд үүлнээс. "Энэ бол миний хайрт хүү. Түүнийг сонсохтун гэх дуун гарав." Тэд гинт эргэн тойрноо хараад ганц Есүсээс өөр хэнийг ч олж үзсэнгүй. Тэд уулнаас бууж явхад Есүс тэдэнд "Хүний хүүг үхэхстээс амьлах хүртэл үзнэ хэнд ч ярьж болохгүйг тушаав." Тэд энэ үгийг өлгөж аван үхэхстээс амьлах гэж юу болохыг хоорондоо ярилцав. Тэд түүнээс "Яагаад хуулийн багш нар Елияг эхлээд ирэх ёстой гэдгийм бэ?" гэж асууж юм. Есүс тэдэнд "Елия үнэхээр эхлээд ирж бүх зүйлийг сэргээд, харин яагаад тэр их зовж үгүйсгэгдэх ёстой гэж хүний хүүгийн тухай бичигдсэн билээ? Би та нарт хэлье. Елия хэдийнэ ирсэн. Түүний тухай бичигдсэний дагуу тэд юу хүсснээ түүнд үйлдэсэв" гэлээ. Тэд шавнар руу ирээд тэднийг тойрсон үе олныг болон тэдэнтэй маргалдаж буй хуулийн багш нарыг харав. Тэр даруй бүгд Есүсийг харан ихэд гайхаж түүнтэй мэдлэхээр гуйлээ. Есүс тэднээс "Та нар юун тухай тэдэнтэй маргалдана вэ?" гэж асуухад хурсан олноос нэг нь түүнд "Багшаа, би хэлгүй сүнс шүглсэн хүүгээ танд авчирсан юм. Хүүг минь тэр эзэмдэх болгондоо газар шидэж, хүүгийн амнаас хөөс цахран шүдэ хавирч хөсчигдгий. Тэр сүнсийг зайлуулаач гэж таны шав нарт би хэлсэн боловч тэд чадсангүй" гэв. Есүс тэдэнд "Итгэлгүй үеийнхэн хэдий хүртэл би та нартай хамт байх юм бэ? Хэдий хүртэл би та нарыг төвчих юм бэ? Түүнийг надад аваад ир" гэлээ. Тэд хүүг түүнд авчирв. Есүсийг хармагц мөнөөх сүнс тэр дорн хүүг татвалзуулж газар унгахад тэр хөөс цахруулан хөлбөрн өнхөрч гарав. Есүс эцгээс нь "Тэр хэр удаан ийм байсан бэ?" гэж асуухад эцэг нь "Багасаа л. Энэ сүнс хүүг минь хөнөөх гэж үргэлж гал усанд шиддэг байлаа. Харин та юу ч хийж чаддаг бол биднийг өрөвдөж туслаач" гэлээ. Есүс түүнд "Та чаддаг бол гэв. Итгэдэгт нь бүх юм боломжтой" гэхэд хүүгийн эцэг "Би итгэж байна. Итгэлгүй байгаад минь туслаач" хэмээн чарлав. Есүс ард олныг гүйлдэн цуглаж буйг хараад бузар сүнсийг зандарч түүнд "Хэлгүй дүлийн сүнсээ, би чамд тушааж байна. Түүнээс гар, дахиж түүнд бүү ор" гэж хэлв. Тэр сүнс бархирч хүүг маш хүчтэй татвалзуулаад түүнээс гарав. Хүү үгсэн мэт болсонд олонхон түүнийг "Тэр үгчлээ" гэжээ. Харин Есүс гараас нь барьж өндийлгөхөд хүү босов.
Есүсийг нэгэн айлд орох үед Шамнарн түүнээс бид яагаад түүнийг хөөн гаргаж чадсангүй вэ гэж амжилан асуухад тэр энэ төрлийн зөвхөн залбирлаар л гарч чадна гэв. Тэндээс гарч тэд Галилийг дайрч өнгөрөв. Хэн нэгэнд үүнийг мэдгэдхийг Есүс хүссэнгүй. Учир нь Есүс Шамнартаа зааж тэдэнд хүний хүү хүмүүсийн гарт тушаагдах гэж байд. Тэд түүнийг ална. Тэр алагдснаасаа хойш 3 хоногийн дараа амьлах болно гэж хэлв. Гэвч тэд хэлснийг нь ойлгосонгүй. Түүнээс асуухаас ч эмээцгээв. Тэд Капернаумд иржээ. Айлд байхдаа Есүс замдаа та нар юун тухай мэтгэлцээд байваа гэж тэднээс асуув. Харин тэд замдаа хэн нь хамгийн агуу нь вэ хэмээн мэтгэлцэж явсан тул дуугүй байлаа. Тэр суугаад 12-оо дуудаж тэдэнд тэргүүнд байхыг хүсэгч нь адагт байж бүгдийн зарц болог гэж хэлв. Тэрээр хүүхэд авчираад тэдний дунд зогсов. Есүс хүүхдийг тэрвэрч тэдэнд хэн миний нэрээр ийм хүүхдийг хүлээн авна, тэр намайг хүлээн авна. Хэн намайг хүлээн авна, тэр намайг бус. Харин намайг илгээгчийг хүлээн авч байгаа юм гэж хэлв. Иохан түүнд багшаа, таны нэрээр чөтгөрүүдийг зайлуулж байсан хүнийг бид хараад түүнийг хориглосон. Тэр биднийг дагаж байгаагүй шүү дээ. Гэхэд Есүс түүнийг бүү хориглоо. Нэрээр минь гайхамшгийг үйлдээд төдхөн намайг муугаар хэлж чадах хэн ч үгүй. Хэн биднийг үл эсэргүүцэн тэр бидний талд. Үннээр би та нарт хэлье. Христийн гэдэг нэрээр хэн та нарт аяг усгөн тэр нь шагналаа эс алдна. Хэн надад итгэгч энэ балчруудаас нэгийг нь бүдрүүлнэ, тэр хүзүүндээ термийн чулуу зүгээд тэнгист хаягдсан нь дээр. Гарчин чамайг бүдрүүлвээс тас цавчиж хай. Унтаршгүй галтай тамд 2 гартайгаа очсноос гаргүйгээр аминд орхон чамд дээр. Тэнд өт хорхой нь өгөхгүй, гал нь унтрахгүй. Хөлчин чамайг бүдрүүлвээс тас цавчиж хай. Тамд 2 хөлтэй хаягдснаас хөлгүйгээр аминд орхон чамд дээр. Тэнд өт хорхой нь өгөхгүй, гал нь унтрахгүй. Нүд чинь чамайг бүдрүүлвээс ухаж хай. 2 нүдтэйгээ тамд хаягдснаас өрөөс нь нүдтэйгээр Бурхны хаанчлалд орхон чамд дээр. Тэнд өт хорхой нь өгөхгүй, гал унтрахгүй. Учир нь хүн бүр галаар давслагдана. Давс сайн боловч хэрв амтаа алдвал хэрхэн буцааж давслаг болгох билээ? Та нар дотроо давстай байв. Бие биентэйгээ эвтэй байх тун гэж айлдлаа.